Газар эзэмших эрхийн гэрчлэгээ олгох журмын дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа төлбөргүй газар олгодог. Газар эзэмших хүсэлтийг өөрийн биеэр очих шаардлагагүй газар зэг GovZэг хэмээн сайт руу илгээж шийдвэрлүүлэх юм. За үүнд иргэн хуулийн этгээдээс шаарддаг 15 бичиг баримтыг системээс автоматар үүсгэж цаасан материал шаардахгүй гэлээ. Иргэд газар эзэмших эрхийн дагуу газар зэг GovZэг хэмээн сайт руу хүсэлтээ илгэнэ. Илгээсэн хүсэлтийг газрын алба тухайн газар хэрэглээний зориулалтад нийцэж байгаа хэсгийг шалгана. Хэрэв нийцэж байвал урьдчилсан бүсийн зөвшөөрөл гаргаж орон нутгийн засаг дарга эсвэл нийслэлийн газрын зөвлөлд танилцуулдаг байна. Үүний дараа газрын кадастрын зураг, координат, талбай хэмжээ баталгаажна гэсэн үе шат дараалттай явна. Иймд хүсэлт өгснөөс жилийн дараа газар эзэмших зөвшөөрөл гардаг байна. Таны зүгээс ямар баримт материал шаардлагатай вэ гэхээр иргэнд одоо мэдээлэл хүргэх гар утасны дугаар байхад тэрийгэ баталгаажуулаад болчихж байгаа. Бусдаар одоо ямар нэгэн байдлаар цаасан баримт бичиг бол шаардахгүй байгаа гэсэн үг. За мөн газар зэг GovZэг хэмээн захим системээр дамжуулж одоо газар эзэмшихээс бусдаар одоо өөрийн иргэний нэр дээр байгаа газартай холбоотой 27 төрлийн хүсэлтийг мөн цахимаар хүлээж авч шийдвэрлэж байгаа гэсэн үг. Газар ашиглалтын зориулалт, хил хэмжээ, бүсчлэл, байгаль орчны хамгаалалт, дэд бүтцийн уялдааг газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж нэрлэдэг байна. Иргэд төлөвлөгөөний төсөлд тусгах саналаа оны эхнээс эхлэн 9-р сарын 15-ны өдөр хүртэл цаасруулан газар зэг GovZэг хэмээн захим системээр дамжуулан өгөх боломжтой юм а. За засгийн газрын 92 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалт хийх журамд тухайн оны 1 сарын 1-ээс 9 сарын 15 хүртэл бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал авахар ингэж журмалж өгсөн байдаг. Тухайн хугацаанд бол иргэн аж ахуйн нэгж байгууллагууд одоо саналаа өгөх бас бүрэн боломжтой байдаг. Мөн 2024 оны газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улсын хэмжээнд эзэмшүүлэх ашиглуулах газрын жагсаалтыг бол засгийн газраар хилцүүлж шийдвэрлүүлдэг болсон. Тухайн одоо тогтоолын дагуу бол тухайн шатны засаг дарга захирамж гаргаад тэгээ газар олгох процесс бол явагддаг. Ерөнхий төлөвлөгөөгүй сумдад газар олгох ажлыг хэвэн явуулах боломжгүй байдаг байна. За манай улсын хэмжээнд хотын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай 87 сум байна. Иймээс орон нутгийн зүгээс газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зардлыг шийдвэрлэх шаардлагатай маа.